Шүлмөлнөө нэг тостой биш их гоё болж ах шиг байна. За энэ тавьчих. За Монголын нэгэн сайхан зоог буюу хоньны гүзээнд нь хоньны хуухсан толгой, хуухсан өвчөө, хуухсан сүүл хийгээд ингээ сайхан гүзээний шүлмөл уугаад за ядаргаа хийх уугаад дарддаг байгаа. За энэ бол Монголын сайхан үндэсний зоог байх гэж бодож байна. За гүзээгээ авах чагаад ураа хийцаа. Дараа нь тэгээ эзэн бэлээ өмсөж жагаад халуун шүлэнд шууд гараа хийгээд сайхан шууд аваад тавилаа. За тэгээ ээжтэй гүзээний сайхан шүл шазны шүлийг уулгах гээд очиж байна. За энийг сайхан хүртэж зооглож шүлийг уусан монгол хүн бол сайхан хөлсөн тавираад маш сайхан амарч сайхан ядаргаа хийх урн дарагддаг байгаа хэмээн сэтгэж байгаа. За 100 болгоор бүр ингээ сайхан хорхог буюу одоо бүр сайхан халуун чулуу хийгээд маш сайхан гүзээний хорхог бол гаргадаг. За энд бол гэртээ байгаа учраас ингээд хийчихлээ. За тэгээд ингээд зооглож байгаа бичлэгээ энэ удаа нэг оруулсангүй. Ягаад гэвэл та бүхэн бас зарим нэгэн хүмүүс зооглолтын дээр бас юм яриад бас гомдоос уучраас энэ удаагийн зооглож байгаа бичлэгээ бол ингээд оруулаагүйгээр дуусглаа. За тэгээд та бүхэн маань энэ сайхан монгол зоогоо хийж үр хөвгтүүдтэй аав ээжтэй сайхан барьж хийж өгч хийх уу ядаргаагийн сайхан тайлж өгөөрэй гэж хүсэж байна.